Сайн байцгаана уу өдрийн мэнд. За энэ удаагийн хичээлээр AS төвшний хичээл, Cambridge AS төвшний хичээлийн 16 оны шалгалтын paper 1-ийн 6 дугаар асуулт байна. За бодлогын асуулт маань юу юм бэ гэхээр 100-аас 900-ийн хоорондох тоонууд дотроо бүх цифр нь ялгаатай байдаг 3 оронтой тоо хичнээн байгаа вэ гэдгийг биднээс асууж байна гэсэн үг. За бид нар энийг бодох гол үндсэн тийм мессеж нь юу гэхээр үржигч зарчмаар ашиглаж гэсэн үг. За тоо бичгэд бид нар ямар цифр ашигладаг гэхээр за бид нар ерөнхийдөө бол үүний бодолтыг энэ үе эсэгтэй. Бид нар ямар цифрүүд ашигладаг гэхээр 0-оос 9 хоорондоо 10 ширхэг цифрыг л ашиглана альва тоо бичгэд. За бид нар ямар тоо бичих гэхээр 3 оронтой тоо бичнэ. Би А, Б, С 3 оронтой тоо бичнэ гэж сэтгэжээ. За тэгэхээр би А орон дээр эдгээр цифрүүд завцар тавья. Би аль алийг тавьж чадах вэ гэхээр би 0-оос бусад цифрыг бүгдийг байрлуулж чадна. 0-оос бусад цифрыг бүгдийг байрлуулж чадна. Тэгэхээр 9 цифр. Цифр нэгсэндээ бодлогын асуулт нэгсэнд ийм хувиргавыг гэвэл цифр давхцаагүй 3 оронтой тоо хичнээн байгаа вэ гэдэг л асуулт юм. За тэгэхээр Б орон дээр ямар хичнээн тоо бичиж болох вэ гэдгийг сэтгэх юм бол би А дээр бичсэн тоог Б дээр бичиж болохгүй. Тэгэхээр би 10 тооноос нэгийг нь энд бичсэн юм чинь үлдсэн 9 тоог л би энд бичиж болно гэсэн үг. За С дээр болохоор 10 тооноос би 2-ыг бичсэн А Б дээр. Тэгэхээр үлдсэн 8-ыг би энд бичиж болно. Нөгөө 0 маань эргээ ороод ирж байгаа гол асуудал. За үржүүлчих юм бол 81-ийг үржих нь 8 буюу 648. Бодлоо. Баярлалаа.